Тэгээ хүний амьдрал яг үнэндээ алга эрүүлэхийн төдийд гэж үнэхээр үнэ юм бэлээ. Бүх юмнаас шантраад зүгээр л би алга болоод өгчээ. Зүгээр л би ингээд явчих гэж бодоод амиа орлого урдл хийсэн. Тэрнээс гарч иж чадсандаа амар их баярлагдав. Миний гарнаас ингээд атгачаад гэдэг ч юм уу те. Эсвэл намайг яасан зүгээр үү гэд нэг хүн ингээд асуучаасаач гэдэг юм уу. Яг тийм юм боддсон билээ. Тэр тэмрэлт олдтой бурхны тэмрэлт чигдээсэн. Нэвтрүүлгийн нэр нь ингээл my career гэд хэлсэн шүү дээ. Яг үнэндээ тийм амар карьертэй бол ингээл те од мод тийм хүн биш л те. Гэхдээ би яг бүжгийн салбарт яг ингээд яг өөрийнхөө карьерийг эхлүүлсэн явж байгаа нэг багш. Өвөө эмээ хоёроо дагаж замун үдэд очиж амьдраад 7 настайгаасаа эхлээд замун цомын говийн бүжгийн амтлагт анх ерөнхийдөө эсэж орж исэн. Тэгээ замун үдэд л ерөнхийдөө хамаг хүүхэд нас маань өнгөрсөн. 33 настай. Тэгээд би 7 настайгаас эхэлж анх бүжиг гэдгийг мэдэж эхэлсэн. Дунд ангиасаа соёлын коллеж дотроо ирээд соёлын коллежид сураад за тэгээд соёлын коллежоос соёл урлагийн сургуулийн дэргэдэх соёлын дээд сургуулийг бакалавр бүжгийн багшаар төгсөж исэн. Тэгээд яг төгсдөг жилдээ Улаанбаатар чуулгат бүжигчин шалгаруулж авч байгаа зарын дагуу очоод шалгалтанд ороод тэгээд 11 оноос хойш Улаанбаатар театрт ажилласан. Манай үеийнхний хувьд болохоор үндэсний урлагийн театр чуулга гэдэг хамгийн том чуулга театрт орхол мөрөөдөлтэй анх яг энэ чуулгад бүжигчин болж орно гэж авих боддог байсан мөрөөдөлтэй байсан. Тэгээд сургууль дээр яг Улаанбаатар чуулгад бүжигчин шалгаруулж авна гэсэн нэг самбар дээр зар байсан байхгүй. Тэгээд тэрийг харчингуудаа нэг чуулга амарцсан байд юм бэ. Тэгээд очиж шалгаруултанд орж исэн. Амар том ингээд нэг шалгаруултанд ороод тэ амар том юм л ороод байгаа юм шиг надад санагдал. Тэр том тайзан дээр гараад хүссэн юмаа хийгээд тэ тэр нь амар гой санагдчихсэн. Тэгэл Улаанбаатарын нэг гишүүн болоод орсон. Ариун хаврын тахилга модерн этно балетын гол дүр сонгогдсон охины дүрд би тоглож исэн. Яг тэрний дэглээчээр нь их гэрэл багш маань ажилласан. Тэгэл яг Улаанбаатарын эмэгтэй бүжигчдийг бүгдийг нь ингээд зогсоож байгаа л те багш өөрөөс сонгож авч исэн. Яг ганцхан гол дүртэй. Тэгээд тэрэнд тоглосондоо өөрийгөө маш азтай гэж боддог. Тийм тэмцээн уралдаанд тэгж байр эзэлсэн гэхээс илүүтэй миний хувьд бол энэ бол айгүй том амжилт байсан. Тэгээд мэдээж олон улсын уралдаан тэмцээнд оролцож исэн, явж исэн. 3 жилийн өмнө өөрийнхөө партнер Мөнх алдартай хамт уялдах учир гэдэг нэртэй бүрийн хэмжээний тайлан тоглолт хийсэн. Тэр бас бүжигчийн хувьд аягүй том амжилт байсан. Тэгээ тэрнтэй зэрэгцээд Монгол Улсын соёлын төвийн ажилтан болсон. Манай өвөө эмээ хоёр болохоор намайг ингээд бүжгийн урлагт ингээд оруулчаад те сургууль соёлд нь оруулчаад миний бүх ингээд арт тал байсан хэрнээ миний нэг тоглолтог үзэж байгаагүй. Зүгээр зургатаар л ингээд за тэрнгээр гарч байгаа гэж шүү гэж хэлэн замууд руу хамгийн анхны ингээд том юм ингээд тоглох гэж байна гэхэд манай өвөө болохоор эмнэлэгт байж таарсан байхгүй. Бэлтгэлтэй байх хугацаанд болохоор манай өвөө манай сэхэнд ороод эмээ намайг яаралтай ирээ гэдэг байхгүй. Тэгээд би явах гэсэн чинь тэр амар том бүжгэн жижигэн гол дүр. Тэгээд тэр чинь хэдхэн хоногийн дараа тоглох гэж байгаа учраас ямар ч боломж байхгүй. Би явлаа гэж шууд ингэчих болохгүй. Тэр чинь бүжгийн ялангуяа бол хүн болгон бэлтгэл хийн, ансамбльтай байж иж тэр бүтээл төрөх учраас нэг л хүн байхгүй болчих юм бол тэр олон цагийн, тэр олон хоногийн хөдөлмөр бүгд байхгүй болчих учраас тэгэл яг л нөгөө нэг хүмүүсийн ярьдаг шиг хүн ингээд өнгөрцөн байсан ч хамаагүй чи тайзан дээр энийг л гарах хэрэгтэй гэдэг шиг яг гэмэд би өөрөө яг мэдэрсэн байхгүй. Яагаад ч мэдгүй өвөө надтай ярьсан. Миний охин одоо ийм том юмд ингээд тоглох гэж аам чи наашаа ирээд яах юм бэ? Өвөө нь ингээд гайгүй болчлаа санаа зовлтгүй гэв. Тэгээ би чи уужирчихгүй юу? Ариун хаврын тахилга тоглохдохын өмнөх өдөр нь манай өвөө өнгөрчихсөн.
Тэр бүжгэн жүжигийн болохоор утга санаа нь тэр сонгогцоо хүн байгаа шүү дээ. Тэр охин болохоор тэр нэг омог аймагт ердөөсөө ингээд дулаан болдгоо амар өвгөл хүүтэн. Тэгээд нэг цэвэр ариун онгоо охиныг сонгоод тэрнгүүр дахиж өргөдөг байхгүй юу? Эцсийн мөч хүртлээ амьсгал хураатлаа бүжиглэх ёстой. Тэгээ үхэж дуусна. Тэгсний дараа уран дулаан цаг ирдэг. Тэгээ манай их гэр лагчлахаараа чи яг төгсгөлийн хэсгээр яг өөрийнхөө дотоод эмоци гаргаараа гэнэ хилцэн байсан байхгүй юу? Тэгэл би бүр тэн дээр бүр амар ойрлол уйлал тэрний дараа нөгөө яг тэр бүжигчдийг ингээл нөгөө хүлээж авдаг штэ. Тэгэхэд бол надад хүмүүс амар ста дүрдээ орчмос яаж тэгэж жүжиглж чадваа мадваа гэдэг ч юм уу тийм байсан. Гэтэ яг цаад учир нь бол яг өвөөгөө алдсан байгаа учраас тэгээд би бол зөвхөн галзуурсан гэх юм уу. Тэгэл би шууд зам өдрөө явсан. Хөл хацал гэж ямар байдгийг анх удаа тэр үед мэдсэн байхгүй юу? Тэгээд зам өдрөө орсон ч яг манай өвөөгийн зурагны урд ингээд зул ингээд асцсан байхаар нь. Тэгээд тэнцээ байсан хүмүүс намайг ингээд хүлээсэн. Тэгэл ганжи яана ганч юм яана л гэж бодсон гэсэн. Яг тэр би өвөөгийн өстө ганц ам байсан учраас өвөө маань ч тэр эмээ маань ч тэр миний яг тэр юм үзэж чадаагүй. Тэгээ миний хамгийн гол гэх юм уу хамгийн том гэх юм уу тийм юмыг маань үзэж чадаагүй. Гэхдээ намайг сайн байсан гэж бол мэдэрсэн баг. Би Улаанбаатар театраас гарах болсон шалтгаан гэх юм бол айгүй олон юмнууд байгаа. Бид нар чи яг нөгөө нэг 20 жил ажиллах ёстой байгаа хгүй бүжигчнэр. Тэнгүүт одоо би 33 настай хэрнээ би 11 оноос хойш Улаанбаатар чуулгад ажиллаад гэхээр би 10 хэдэн жил болсон. Би одоо хэдхэн жилийн дараа тэтгэврт гарах хугацаа болсон байсан байхгүй юу? Энэ сонголтыг гаргах надад үнэхээр хэцүү байсан. Хүн болгон миний амьдралыг мэдэхгүй, цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Ээж байгаа алдаад яг 1 жил болж байна. Ээж маань өнгөрөө 40 хоногийн хоног хурааж яг дуусаад 7 хоногийн дараа дахиад би хайртай дотно хичээгээ алдсан. Ахаал ажил явдал бэлтэж байгаа байхгүй юу? Тэгчингүүтээ за тэр ажил явдал ингээ болоод ингээ дууслаа. Тэгчингүүтээ би дүүнэрээ яах вэ гэдэг надад сонголт үлдсэн. Миний ихт чинь 4 хүүхэдтэй, 2 хон 2 хүүтэй. Өрхтлгоос эмэгтэй байсан. Том нь дөнгөж 16 настай. Өсвөр насны. Тэгээл яг ингээд 2 насны зэрэг хамгийн бага нь 2 дугаар ангийн охин. Тэгээ би тэр 4 дүүгээ би өөрөө 2 эрэгтэй дүүтэй байгаад байгаа штэ тий. Тэгээд өөрөө 3 хүүхэдтэй 8-9 хүүхэд. Амар том хариуцлага. Дүүнэрээ яах вэ хөө? Өөр дээрээ би хот руу авах гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд тэнцээний 8-9 жил сурсан хүүхдүүд хот руу орж ирээд сургууль соёлд хүүхдүүдэд тасна гэдэг бас айгүй хэцүү. Одоо цагт тийм болохоор бас айсан л да. За нэр ингээл хүүхд мөхт гадуур хаалтаа манай дүүнэрийг ингээд авах юм бол тэд нар чи хэлж чадахгүй байжгаад ийм болчих юм бол яана тэрнээсээс юм болно штэ яана. Би өөрөө замууд очиж ажиллаж амьдрах гэж утсан. Яг л яг ийм хоёр юмд яахаа мэдэхгүй юм эс. Тэгэл амар сайн ярилцаал дүүнэрээ замууд би энэ чи тэгэл холоос нөгөө алсаас хянах чигээл тэгээрээ ингээрээ тэгсэн үү ингэсэн үү гээл те. Дүүнэрийнхээ аавтай нас ярилцаал. Тэгэл аав нь ирж чинь байдаг болол. Тэгэл над руу ч ингээл чат чинь анаа тэдэн төгрөг гээл. Тэгээ би хүн болгоных нь нөгөө нэг групп чат нэгцийнх нь групп чатанд орсон. Тархитлахаа ирж байгаа юм чинь тэгэл тим юмны фондны мөнгө тэр нь өгсөн тэр нь өгөөгүй гингүүд л өгцөнийгөө мартаал гэдэг ч юм уу зүгээр наацхын жишээ. Урлагийн ажил ялангуяа бүжигчтэй ажиллаад аягүй хэцүү. Тэгээд төрийн байгууллагт ажиллана гэдэг бүр хэцүү. Цаг нар байхгүй. Хизээл тоглолт гарна те хитэн цаг чамаагүй дуудагддаг те. Тэгээд цалин мөнгө маш багтай. Гисэн хэдий ч бид нар дуртай болохоор л ингэж яваад байдаг байсан. Тэгээ би Улаанбаатар театраас гарах шийдвэрийг тийм амархан гаргаагүй. Би бас дахиад бүжиглэмээр байгаа. Бүжиглэмээр байдаг. Дүүнэрээ гэмээр байдаг, амьдралаа гэмээр байдаг. Би яг яах ёстой вэ гэдэг сонголтод орсон. Улаанбаатараас гарчаад би зөв сонголт хийсэн үү, буруу сонголт хийсэн үү гэдэгтээ ердөөсөө өөрөө мэдэхгүй байсан. Би одоо яах ёстой вэ? Миний карьер ингээд дууссан юм шиг надад санагдаад тий. Тийм амар хэцүү байсан. Алхам тутамд сонголт гарч ирдэг тий. Тэгээ хэдий бүжиглэхэ болсон ч гэсэндээ би бүжгийн урлагийг ингээ хүүхдүүдэд заах одоо багш болоод ингээ явж байгаа. Яг үнэндээ яг энэ
хамтлаг энэ сургалт энэ дууланг ингээд хэлснээрээ өөрийгөө эргээд эдгээгээд завгүй байлгаад нэг бодлын яг тэгж байгаа. Тэгээд заримдаа болохоор яг нөгөө ямар хороо гэх юм уу бүжгэлж исэн бол тэмцээн оролдоонд орж исэн бол дасгал хийх юмсан ч гэдэг юм уу яг тийм юм амар орж ирдэг. Арайч өөрийгөө ийм залуухан ингэж багш болно гэж бодож байгаагүй. Өдөөсөө бодож байгаагүй. Ингээл бүжиглээл те гавьяа толтлоо бүжиглэл гэсэн тэ бодолтой ингээ байсан. Хэрвээ ээж маань байсан бол намайг цаашаа бүжиглэл гэж хэлэх байсан л та. Тэр эмэгтэй намайг энэ сонголтыг хийх хүртэл миний хойно бүх юмыг болгодог байсан байгаа байхгүй юу? Би өнгөрснөхийн дараа мэдчихэж байгаа юм. Ээж маань өвчтөе болсон яг тэр цаг үед яг тэрнтэй зэрэгцээд би гэр бүл салах болсон. Хин хинд нь буруутай үйлдэл ч юм уу, буруутай зан авир ч юм уу, тийм зүйл байсан уу байсан. Хоёр тишээ болсон тий. Бусад хүмүүс юу учрыг нь мэдэхгүй ч юм уу тий. Яг тэр тухайн хүнтэй хамт амьдраад тухайн хоёр хүний дунд нь ингээд байгаад тий. Үдцэн юм шиг тий хоёр талаас тэр нь тэгсэн энэ нэгсэн инглээ тэглээ гэдэг юм ингэж даймжирж ингэж явсаар агаад магадгүй бит хоёр те нэг 2 жил юм уу 3 жил ингэ тусдаа байгаад хин эндээ тайм аут нэг цаг хугацаа өгөөд те ингэж байжгаад эргээгээд ингэ нийлэх боломжтой байсан байж магадгүй. Гэхдээ тэр боломж тэр орон зайг нь зүгээр л хөндлөнгийн хүмүүс тийм ээ. Одоо гэр бүлийнх ч байд юм уу? Эсвэл найз нөхдөж байд юм уу? Эсвэл зүгээр нэг урлагийн те зүс мэддэг тийм хүмүүс ч гэдэг юм уу те ингэж болсон болоогүй юм ингэж ярьж явсаар агаад ямар ч зай үлдээгээгүй болгосон гэж би болт өгөндөг. Тэр нь бас энэ урлагаас те яг урлагийн мэрэгжлийн одоо нөгөө бүжигчин байх те тэр тоогоноос гарах бас нэг шалтгаан бас болсон. Тэгээ хүний амьдрал яг үнэндээ алга эрүүлэхийн төдийд гэж үнэхээр үнэ юм бэлээ. Миний амьдрал яг ингээл нэг 2 жил юм уу 3 жилийн хугацаанд бүр оронгоор ирсэн. Намайг те хүмүүс илтээр хилжсэн удаа байгаа, буруу зүрх ойлгож ирсэн удаа байгаа. Тэр хүмүүс миний амьдралыг амьдарч үзээгүй. Би хүнд хэлхийг хүсдэгч чаддгүй зүйл гэсэн сэтгэл дотор байдаг. Яг ийм юм ингээд тохиолдоод ирэхээр амар олон хүмүүс нүур буруулт юм лээ. Яг алттай бишэлтэй хүн болгонд л зовлон байгаа. Хүн болгонд л асуудал байгаа. Тэгээ намайг тэгсэнгүү надад туссангүй гэж гомдлох шаардлага байхгүй. Гэсэн хэдий ч хүн амар ганцаард юм лээ. Хаяа ээжээ тэглээ инглээ гэлтэй ингэж ярьдаг байсан бол намайг сонсох хүн байхгүй болчихж байгаа байхгүй. Би буруу зуруу юм хийсэн ч гэсэндээ тэр хүн миний талд байдаг байсан. Нэг юм ингээд болохоолоод ирэхээр бүх юм зэрэгцчихдээ юм лээ. Бүх юмнаас шантраад зүгээр л би алга болоод өгчээ. Зүгээр л би ингээд явчээ гэж бодоод амиа орлого үйлдэл хийсэн. Тэгээд нэг харсан чил би дэшиг хараад ингээд хөвтөжсэн. Тэр мэдрэмжтэй амиа би тийм болтлоо явсан. Тэрнээс гарч ирж чадсандаа амар их баярлдаг. Би яагаад тэр чигээрээ өгчээгүй те өгчөж болох л байсан. Би яаж тэндээс мултарсан мэдэхгүй. Миний гарнаас ингээ атгачаад гэдэг ч юм уу те. Эсвэл намайг яасан зүгээр үү гэд нэг хүн ингээ асуучаасаач гэдэг юм уу. Яг тийм юм боддсон билээ. Миний хамгийн сайн дүүрэн бэлэг гэдээ манай найз байдаг. Тэр маа чи юу хийчвэ гэл. Тэгэл намайг тэрвэрэл уйлж исэн. Тэр тэрвэрэлт бол зүтэй бурхны тэрвэрэлт чигдээсэн. Яг намайг буруугаар ойлгож болно одоо нэг үзэж байгаа хүмүүс ч юм уу те. Гэтэ үнэхээр би тэсэхгүй. Амар ятраад тэсэн гэх юм уу? Амар олон юмнууд дандаа ингээ болж бүтэхгүй юмнууд ингээ надад руу ингээ ирээд исэн болохоор би хэрвээ сэрэг байсан бол
Өнөөдөр би энэ мэдрэмжийг авах байсан болов ч гэдэг юм уу? Гоё мэдрэмжтэй өдөр байхаараа тэгдэг хгүй. Тэгээ магадгүй одоо бас ингээл бүх юмыг ганцаараа нуруунд дээрээ өгөрцөн ч юм уу те. Эсвэл бүх юм нь болохоо болцсон хүмүүс ингээ байгаа штеп. Тэднэрт хандаж нэг одоо зөвлөгөө ч одоо хайшин те. Би яг тийм мэдэрснийхээ хувьд гэх юм бол жоохон бодоод үзээрэй. Хэсэгхэн зуур те. Тийм үйлдэл хийх гэж байгаа бол битгий араарай. Зүгээр ингээ жоохон өөртөө ингээ нэг юу ч хэлмээр юм дээ. Тэгээ цаана нь гоё юм хүлээж байгаа шүү гэдэг ч юм уу. Сар гарагийн дараа л надад ийм боломж юм гарч ирсэн шүү. Сургуулийн дэргэд зүгээр дугуулаа ингэж ажилуулад ингээд хүүхдүүд зүгээр юм заана гэж бодсон л одоо 200 гаруй хүүхдтэй болол тэр хамтлагийнхаа хүүхдүүдийг дагуулж ийш тийшээ яваад одоо бүр 3 сарын 1-ээс ингээд сургалтын төв ингээд өөрөө ингээд хувийн ингээд хийх гэж ингээд тэрэнгүүд жилч болоогүй энэ хугацаанд ингээд дахиад нөгөө нэг ингээд иргэсэн мэт дахиад ингээд дэш харцж байгаа байхгүй юу? Нэг чааш надад өвөлдөл байхгүй боломж байхгүй гэж бодоорой. Битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Бүжиглэхээ болоод бүжгийнхаа карьерийг ингээд зогсооцсон те. Одоо ингээд багшлаад явж байгаа ч гэсэндээ одоо бас ингээд би ингээд миний өөр нэг карьер хийж байгаа гэж бодож байгаа. Миний өвөө эмээ, миний ээж, миний ихч те. Тэнгэрт байгаа хүн болгон маань надаар үнэхээр бахархаж байгаа гэж бодож байна. Тэгээд улам их цаашаага бахархуулахыг хүсэж байгаа. Тэгээ би одоо яг зөв зам дээр явж байгаа гэж бодож байгаа. Би одоо л яг жарах үе маань эхэлж байгаа гэж бодож байгаа. 20 жилийн дараа би 53 настай. Одоо цагаасаар ингээд болоход бүгд над дээр золгоно. Нөгөө нас явахаар намайг ингээл өрөөх байх гэж боддог тий. Тэгээд дүүнэртээ, хүүхдүүдтэй, шавнартаа сайн л хүн байх юмсан л гэж бодож байна. Тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь сайн багш, сайн найз, сайн эгч дүү байсан шүү гэдэг юм л үлдэхийг хүсэж байна.